안녕하세요. 자, 쌤매츠가노 사하물츠가스노. 자, 16дугаар хичээлдээ та бүхэнтэй уулзж байна. 16дугаар хичээлдээ нь багш нь ямар нэгэн эд зүйлсийг бид нар ширхэлж авах ч юм уу, эд зүйлийг ширхээр нь дуудаж нэрлэх үедээ ямар дүрмийг ашигладаг гэдэг талаар нь ярилцахаар шийдсэн байгаа. За тэгээд 물건 사기 буюу бараа одоо худалдан авалт хийх үедээ ер нь ямар одоо юу гэх нөхцөл дүрмүүдийг ашиглаж ер нь ярьд юм бэ гэдэг одоо сэдвийг авчирсан байна. За ингээ багш нь тоо тооллын дүр буюу хамгийн сүүлийн тоо тоолол эд зүйлсийг ширхээр нь тоолох одоо тоолдог тийм нэршлиг нь зааж өгнө. За тэгээд 의세요. 이십시오 нэгэсэндээ ээлдгээр захиран тушааж байгаа нэг хэлбэр аарэ дөрөв. Ингэрээ, тэгэрээ гэдэг дүр байх нэ тэ. За тэгээд тэрний араас нь тэгэж ингэж харагдчихээн, тэгэж ингэж үзээрээ зөвлөгөө хичээл орно гэсэн. За ингээд ямар нэг хин нэг нь би туршлагаасаа хуваалцаж бүр чи ингээд нэг үзүүл яадын гэдэг байдлаар зөвлөгөө өгдөг юм бас хичээл ахна шүү дээ. За тэгэхээр ингээд айгуу чухал хичээлийн нэг хэсэг болж хувирж байна. Ягаад тэгэхээр хин нэгтэй би найзалмаар байдаг. Тэр хин нэгэнд би юу вэ? Чи ингээд нэг үзүүл яадын ингээд нэг зөвлөгөө шүү дээ. Найз нар хоорондоо айгүйх зөвлөдөг те. Тэгэхээр тэр хичээлээ гэж ойлгох нэ. За тоон дээр багш нь юу авчирсан бэ? За хүн нас ном цаас лонх энэ гэдэг амар олон тоонууд байна тийм үү? Эдгээр маань ерөөхдөө ширхгийг тоолдог. Ширхэг. За хүн дээр бид нар мям буюу бүн гэж ерөөхдөө хоёр янзаар дууддаг байгаа. Тэгэхээр 어서 오세요 байна. 어서 오세요. 몇 분이세요? 자, нэг одоо юу гэх нэг юм хоолны газрын нэг одоо юу гихч тий дуудлаа. Ажимма байна тий ажимма дуудаад за сайн байцгаана уу тавтай морил хэдэн хүн бэ гэж асууж байгааз хэдэн хүн бэ 몇 분이세요? хэдэн хүн бэ гэж асуухдаа хүндэтгэлээ хэлээр асууж байна. Хэдэн хүн бэ? Бүн гэдгээр. Тэгвэл нь хариулж байгаа хүн нь юу гэх бүн гэдгээрээ хариулах уу? 면 гэдгээрээ хөвчлээ хариулдаг. 두면이요. гişгээр ярина гэсэн. Хоёр хүн тий. Нэгсэндээ өөрийгөө ярьж байгаа бол өөрийгөө арай илүү доошоо дарж ярьдаг гэсэн. Хин нэгнтэй ярихтайгаа би тэрхийн нэг илүү хүндэтгэж илүү нөгөө нэг тийм үгсийн цангаараа яваа. Дээшээ нөгөө нэг илүү хүндэтгэх тийм жишээний үгнүүдийг илүү их ашиглаж ярьдгаа гэж ойлгох нь шүү. За тэгэхээр хамаагүй бид нар ярьж байгаа бас нэг юм буруу зургийг хэлэх тохиолдлууд айгүй их байдаг. Тэгэхээр яран дээр айгүй их зөв анхаарах хэрэгтэй зүйлүүдийн чинь нэг хэсэг нь бас энэ эдгээр дээр гарч ирдэг байх нэ. За 살 몇 살이세요? 몇 살? нэгэсэндээ насыг асууж байгаа гэсэн. 몇. За тэгээд эдгээр зүйлүүд дээр дандаа юу вэ гэхээр 몇 гэдэг зүйл маань орж ирдэг. Ширхгийг бид нар дандаа хангил тоогоор тоолох нь тийм ээ. За энэний урд нь тэгэхээр бид нар юу яаж тоолно гэж байна? 한 개 гэсэн байна тийм үү. Тэгэхээр бид 하나, 둘, 셋, 넷 гэж тоолж ирсэн шүү дээ. Энэ тоогоороо бид нар эднийг тоолох нэ. За тэгэхээр энэ дээр анзаарах ёстой юм нь юу гэхээр бид нар цаасыг жан гэж тоолоод аягыг ч гэсэн жан гэж тоолдог. Аяг гэдэг нь маань юу вэ гэхээр чи кофе өдөрт хэдэн аяг ууд юм бэ гэхээр тэрний аяг тоолдог аяг гэсэн. Тэргээр нь ярина. За тэгээ хосымыг бид нар колле гэж дуудах нь ямар нэгэн амьтан бид нар ярихдаа мари гэж дуудах нь цэцгийн одоо нэг ширхэг цэцгийг ярихдаа сунги гэж ярих нь. За тэгээ дэ гэдэг маань ямар нэгэн том оврын машин ч юм уу те эсвэл одоо юу гэдэг чи нэг том оврын зүйлүүдийг ярихдаа дэ гэдгийг хөвчлээ ашигладаг гэж ойлгох нь. За тэгээд нэр үгнээр бид нар залгаад ирэхээрээ нэр үгнээрээ залгаж ирээд хойноос нь 얼마입니까? 얼마예요? хоёрын соёлоо олно. Энэ юм чинь хэдийн тэр юм чинь хэдийн гэх одоо юу гэх жишээлээр ярьдаг. За тэгвэл юу вэ? 한 개에 얼마입니까? нэг ширхэг нь хэд юм бэ? тийм үү? 한 개에 얼마입니까? За тэгвэл юу вэ? нэг ширхэг нь 500원입니다. нэг ширхэг нь 500 төгрөг юм гэж хэлж байна гэсэн үг тийм ээ. За гэх шигээр бид нар өнөөдөр тийм дүрмүүдийг их хөвчлэн авчирсан байна. За 교실에 жишээ өгүүлбэр. 교실에 의자가 오른쪽 юу шилэх үү? 3개. одоо 3개 болно. юм тоолж байгаа учраас те 3개 гэхгүй байна те. 자, 3개 있어요. 교실에 의자가 3개 있어요. 의자, 산들 тийм үү? 자, ингээд 산들 3 шиг байна. 집에서 두 마리, 그게 나와서 두 마리. 자, 두 마리 강아지를 키워요.
키워요. 자, 키우다 өсгөх, үржүүлэх гэсэн утгатай үг байна тийм ээ. Хин нэг би багаас нь өсгөх. За тэгвэл юу гэх цэцгийг ч гэсэн бид нар бас өсгөх гэж ярьдаг шүү дээ. Тэр үрийнийгээ тэндээс нь ургаад ингэдэг ч гэсэн 키우다. За тэгэхээр 몇 살이에요 гэсэн байна. За 몇 살이에요 юу илээ? Хэдэн настай юм бэ гэсэн чи юу вэ? 20살이에요. юу вэ? Хэдэн настай гэж? Би 20тай гэж байгааз 20тай би 20 настай за гэж ярьж болох. За тэгвэл дараагийнх нь харъя да. 사과는 몇 개가 있어요? альмын хэдэн ширхэг байгаа вэ? Альмын хэдэн ширхэг байгаа юм бэ гэсэн чинь 사과가 хэд вэ? хэдэн тав вэ? 4개 гэж хэлнэ. 4개가 있어요. 사과가 4개가 있어요 гэж ярих нэ. За түүний дараагийн дүрм нь юу вэ? Ийдгээр захиран тушаах хэлбэр буюу 아래 дүрм байх нь тийм ээ. За 아래 дүрм. 여기에 앉으세요. энд суугаарай, энд суугаарай гэх юм тийм ээ. Энд дээрээ суугаарай. За тэгмүүдээ дараагийнх нь юу вэ? 네, 고마워요. нөгөө хүн хэлэх нь шүү дээ. баярлаа. юу вэ? 고맙습니다. хоёрын хоёлаа байж болно. За тэгмүүдээ 내일 몇 시까지 가요. 내일 몇 시까지 가요? би маргааш хэдэн цаг хүртэл юу очих боломжтой юм бэ гэж асууж байгаа гэсэн. юу вэ гэсэн чинь 9시. цагийн урд юу вэ? ерөөсөө манай хангилт орж иж байгаа тийм. 9시에 오십시오. 9시에 오십시오 гэж орж иж байна гэсэн. 자, 한국어가 재미있어요. 한국어가 재미있어요. asуусан байна те. 네, 재미있어요. 한번 배워보세요. нэгсэндээ юу вэ? Үнэхээр сонирхолтой. Нэг удаадаа сонсоод үзээрэй. Нэг удаадаа сураад үзээрэй гэж зөвлөж байгааз. Сураад үзээрэй гэсэн зөвлөгөө орж ийнэ гэсэн. За багш нь 이세요 гэдэг дүрмээр нь хит хитэн жишээ өгүүлбэрүүд авчирсан байна. За бидний нөгөө өмнөх хичээлдэр дүрмийн бус хэллэгүүд үзсэн байгаа шүү дээ. За тэгэхээр дүрмийн бус хэллэгүүд дээр энэ 이세요 гэдэг нөхцөл маань ямар шүү байдлаар орж ирж залгагдах нь гэдгийг багш нь энэ хичээл дээр нь авчирсан байна. За хэдүүлээ харъя да. Нэр үг тэмдэг нэрийн араас 이세요, 이십시오 хоёлаа болно тийм үү. За энэ дээр бид нэр 이십시오 гэдэг нь илүү хүндтэй л гэж ойлгож байна. Та нар нөгөө нэг хаантай кино үздэг шүү дээ. Тэгээ хаантай кинонд дандаа 이십시오 гэж гарч байгааз. Тэгэхээр хойдлын амар сайн ажиглаа сонсох юм бол 이십시오 маань хүндэтгэл 이세요гоос илүү хүндэтгэл байдгаа гэж ойлгох нь. За тэгээд 안다 гэдэг үг маань 앉으세요. 앉으십시오. хоёр анзалж байна тийм ээ. За 읽어요. 읽어요 биш үү те. Зэн дээр багш нь андуураад оруулаад ирсэн юм шүү дээ. За юу илээ? 읽으세요. 자, 읽으세요. энэ байхгүй байна те. За, тэгвэл 읽으십시오. 오케이. 자, тэгвэл нь 사러 가세요. Одоо нэгээс нь и маань байхгүй болчихж байгааз түрүүчийн багш нь видео дээр юу хэлсэн бэ? Гэдэг маань ерөөсөө гэвлэгч шиг гэдэг зарчмын дагуу явагддаг учраас бид нэр гэвлэгчтэй тохиолдолд оруулаад гэвлэгчгүй тохиолдолд шууд хасаад бичдэг тийм ээ. За, 가세요. 사러 가십시오. худалдаж авахар явно те яваарэ. 도와주세요. туслаад өгөөрэй гэсэн үг тийм үү? За 도와주십시오. туслаад өгөөрэй ижилхэн хэлэн те. За тэгээд 굽다 ямар нэг юм би ингээ хайрах гэсэн утгатай тийм ээ. шарах энэ гэсэн утгатай. За тэгэхээр би энэ дээр юу гэж орж ирэх вэ? 굽다 구우세요. яагаад гэлээ? За бидний нөгөө нэг бид нэр 동사, 배 동사 хоёулыг үзсэн байгаа тийм ээ. За, 배 동사 гэнгээ хоёулыг үзсэн байгаа. За, 동사гийн араас нь ямар тохиолдол ирдэг вүлээ? ёгоор ихэлсэн бүх одоо юу вэ? нөхцлүүд. За, тэгмүүд нь бэгийн араас ямар нөхцлүүд ирүүлээ? бэгийн араас ижилхэн ёгоор ихэлсэн нөхцөл. За, үүн дээр нэмээд байгаа тийм ээ. Игээр хэлсэн нөхцлөө. За энэ тохиолдолд Б үсэг маань хувирна. Тийм үү? За яаж хувирах вэ? уу болно тийм ээ. За энэ үсэг маань яаж хувирдаг вэ? эсвэл болдог тийм үү? болдог тийм. За гих шиг хувирдаг шүү дээ. За энийг бид нэр санджаах хэрэгтэй гэсэн үг юм бол. За энийг санджиж бид нэр одоо нөгөө хувирлуудаа хийнэ. Одоо жоохон бас хөөрхөн болж байгааз хөөрх юм хийнэ хэдүүлээ. За 도와주십시오. 오케이. 구우세요. 구우십시오.
자, 쓰다 쓰세요. 쓰십시오. 아하. 자, 쓰다 гэдэг маань хуурдаг байгаа шүү дээ. Хуурахтаа юу илээ? Одоо өө байгаа илүү байхгүй болохоор юу вэ? Шууд бичиж чинь те. 예쁘다. 예쁘세요. 예쁘십시오. 자, нэг юмсандаа хөөрхөн болоорой гэсэн утга болох гэдэг. Тэгэхээр ерөөхдөө аараа учраас бид нар энэ хөөрхөн гэдэг дээр ямар хөөрхөн юм бэ гэж уулга алдаж байгаа нэг хэсэг рүү шилжиж орж ирдэг гэж та бүхэн ойлгож байна. За, 잡다. 잡으세요. нөгөөх нь 잡으십시오. Б үсэг маань одоо хуурах уу? 잡다 маань хуурдгүй нэгэн тохиолдол шүү дээ, тэ. Тэгэхээр Б үсэг маань хуурахгүй байх нь. За, энэ тохиолдолд 잡으십시오 маань юу болох вэ? Бариарай. бариарай гэсэн үг болно гэсэн үг тийм үү. За, tip. Ийсэё гэдэг нөхцөл дээр маань юу гэж юм? Нэр үгэн дээр ороод ирэх юм бол үнэхээр тийм юм гэдэг нэг уулга алдаг хэсэг рүү одоо тийм гайхширч буюу нэгэн утгыг илэрхийлнэ гэж юм тийм үү. За тэгэхээр нөгөө нэг 예쁘세요 гэх юм бол үнэхээр хөрх юм гэдэг одоо юу вэ? Уулга алдж байгааг нэг хэсэг гэж ойлгох нэ. За дараагийн хэсгийг хараад байдуулаа. За дараагийн хэсгээр юу гэж гарч ирж байна? За тийм юм одоо юу вэ? Тэгж ингэж үзээрэй гэсэн хэсэг байна тийм ээ. Тэгж ингэж үзээрэй. За нэг ёсондоо би хүнд зөвлөгөө өгч байна. Туршлага одоо би өөрхөн туршлаган дээрээс ярьж байна гэсэн үг. За тэгэхээр 인사동에 가봤어요. нэгсэндээ 인사동 гэдэг маань Солонгосын бас нэгэн тийм үндэсний одоо эд зүйлс зардаг одоо нэг аялал жуулчлалын бас нэгэн хэсэг гэж ойлгож байна. Тэгээд тэр хэсгийг хэлж байгаа 인사동 гэх бас нэгэн тийм дүүрэг байдаг байна. За тэгэхээр 인사동 руу чи явж үзсэн үү? 아니요. 인사동에 안 가봤어요. очиж үзээгүй шүү дээ, очиж үзээгүй. За тэгээ яасан бэ? 인사동에 가보세요. 인사동에 가보세요. очиод нэг үзээрэй. юу гэж 정말 좋아요. үнэхээр гоё. үнэхээр гоё. 정말 гэдэг үг маань үнэхээр гэсэн утгыг илэрхийлж байгаа шүү дээ. За тэгээд юу вэ? 한국 음식을 한번 먹어보세요. Солонгос хоолыг нэг удаа чи идээд үзээрэй, тий? Солонгос хоолыг нэг удаадаа идээд үзээрэй. Яан гэж байна. 다양한 색이 있어서 다양하다 олон төрлийн гэсэн утгаар орж ирнэ. Олон төрлийн 색, олон төрлийн өнгө байдаг учраас 있어서 энэ дээр маань байгаа болохоор энэ төр гэж орж ирж байгаа. Байгаа болохоор эсвэл байгаад гэсэн ч болно л та. За байгаа болохоор 건강에 좋습니다. 건강 эрүүл мэндэд маш сайн гэж орж ирж байна гэсэн. Эрүүл мэндэд маш сайн. За дараагийн хэсгийг харъя да хэдүүлээ. За багш нь энэ дээр нэг хит хитэн нэг юм тип өгмөр санагдсан. Одоо бид нэр ярихдаа нэг тэгдэг шүү дээ. Би энэ үгийг нь илүү их нөгөө нэг тод хэлмээр байна. Яагаад тэгэхээр надад энэ илүү бахархалтай байгаа учраас гэж ярьдаг те. Тэгэхээр тэр үед бид нэр ямар хэлгийг авал зүгээр байдаг вэ гэхээр за эднэр дээр багш нь жишээ аваад яриад үгээ. За 한국에 여행을 가요. 한국을 여행해요. 한국에서 여행해요. За ингээ хэдэн нөхцөл байна тийм үү? За энэ тохиолдолд багш нэгдэн 여행 гэдэг үгийг илүү тодтохыг хүсэж байгаа. 여행 гэдэг үгийг. За яагаад вэ гэсэн чинь нэрийн араас бид 여행 гэдэг үгийг оруулаад ирэх юм бол када нэгэсэндээ би аяллаар явна гэдэг надад илүү чухал. Тэр тохиолдолд би юу вэ? 한국에 여행을 가다 보여 одоо 을을 гэдэг одоо ийм нөхцөлийг 여행 гэдэг үгний хойноос залгаж байна гэсэн үг. За түүний дараа 한국을 여행해요. Энэ тохиолдолд би Солонгост би явах гэдэг штэ. Энд байгаа ингээ 200 гаруй орнуудын хажууд би Солонгос руу явах гэдэг штэ гэдэг нэг ёсондоо Солонгосын нийлвэг тодтоохыг хүсэж байгаа гэсэн үг. За тэр тохиолдол. За энэ тохиолдол маань хоёулын зэрэг. За юу гэхээр 한국에서 여행을 가다. 한국 би Солонгос дотор аялах гэдэг штэ. Гэх шигээр ерөөхдөө орж ирнэ гэсэн үг. Окей. За харилцаа яриагаа орж ирээ да. Харилцаа яриач гэж багш нь зүгээр нэг хэд хэдэн өгүүлбэрүүд авчираад өгүүлбэр дээр ямар шүү байдлаар нөгөө нэг тоолох хэсгүүд маань орж ирдэг вэ гэдгийг үзүүлэх гэж байна. За 당근 한 개에 얼마예요? гэж орж ирж байгаа. Яагаад тэгэхээр би луун хэдвэ гэж ерөөхдөө асууж байгаа болохоор за тэгэхээр юу вэ? 500원입니다 гэх шигээр орж ирж байна. За түүний дараа 그 책을 두
юу вэ? Номыг ярьж байгаа учраас 권 гин тийм үү? За, 권을 주세요. 주세요. 네, 여기 있습니다. 네, 여기 있습니다. 그 옥저가 있어 하는데. 자, 등고다 요에 모두 5만 원입니다. 5만 원. 5만 원 대표명한 누르고 하는데. 자, 나 넘나서 허이려 그치고 허이란 일에 대화하겠습니다. 자, 그리고 요에 학생 너무 예뻐요. 그런데 тэгэхээр оюутан минийдөө чи ямар хөөрхөн юм бэ гэж орж ирж байгаа. За тэгэхээр чи ямар хөөрхөн юм бэ гэнгүүтээ хэдэн настай юм бэ? Нас. За 몇 살이에요? 오케이. 자 이거 20살 20살이에요. 자 그런거다. 이 책이 너무 두꺼워요. 두껍다. 유일에 조자인 배 гэсэн үг 하는데 이 ном чи ямар 조자인 배? хэдэн хуудас юм бэ гэж асууя. 몇 장이에요? 몇 장? 자 이거 65 6장이에요. 근데 6장이에요. 자, 지금부터 어제 허일 요에 허나스는 맥주. 자, тэгэхээр шиллах гэж хэлээдүүлээ. 평. 오케이. 두 병 맥주를 마셨어요. 자, нэгсэндээ өчигдөр би хоёрлон пяоса гэсэн утгатай үг орж ирж байна. За, тэгмүүдээ 하루에 커피 хэлж байгаа тийм. За, 커피를 хэдэн аяг уудаг вэ гэж орж ирж байгаа юм чинь юу вэ? 세 잔을 마셔요. тэрний доор байна. 백화점 дэлгүүр ахна тийм. 백화점에서 양말 음스 гэсэн утгатай үг байна тийм ээ. 양말을 юу вэ? 내 걸레를 살 거예요. 살 거예요. 자, 양말을 내 걸레 살 거예요 гэж байгаа юм чинь би дөрвөн хосыг авах гэж байгаа. Дөрвөн хосыг. За, тэгэхээр би дөрвөн ширхэг гэсэн утгаар биш байх нь шүү дээ. Хосоор ярьж байгаа учраас 1 хос 2 хос гэдгээр ярих гэж байгаа учраас дөрвөн хос болно гэсэн үг байна. За, энэ хүртэл нь 16 дугаар хичээл нь багш нь бэлдэж авчирсан байна. За, ингээ бүгдээрээ 17 дугаар хичээл дээр бөөнөрөө уулзцгаая. За, ингээд 17 хүртэл түр баяртай маш олон зүйлүүдийг хийгээ сууж байгаарай.